За юу яцхан манайхан Crime Story суугтаа эргээд тавтамаар л та манай суугийг ах удаа сонсч байгаа бол энэ хүү сууг маань бас явдлалан бодит гин тэргийн талаар ярьдаг сууг байгаа. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад болсон нийгмийн гин тэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн. За ингээд шууд хэрэглүүгээ харцгаая. Өнөөдрийн дугаар дээр ярих эмэгтэйг Sherry Papini гэдэг. Би цаашдаа Sherry гэд дуудаад явъя. Sherry 1982 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид төрсөн. Тэгээ итгэгч гэр бүлд аав ээж хичээн амт хүүхэд насаа өнгөрүүлсэн. Sherry-гийн гэр бүлийн гишүүд бүтэнсээ өдөр бүр сүмдээ явж залбирдаг байсан бол Sherry бас 7 өглөөний 5 дахь өдөр сүмдэрээ очиж сайн дурын ажилтнанд туслаад явдаг байсан. Гэр бүл нь бол зүгээр нэг итгэгч гэр бүл байгаагүй, яг энэ шашиндаа бол нэлээгүй орсон амьдралынхаа нэг хэсэг болгосон гэр бүл байсан. За Sherry-гийн хувьд шаргал үстэй, цагаан царайтай, хөөрхөн инээдэг царайлаг, ер нь бол ийм төгс white эмэгтэй байсан. Тэгээд нэмээд ийм маш тогтвортой сүмд явдаг итгэгч юм зөв гэр бүлээс гаралтай учраас сургуультаач тэр сүмдээч тэр ер нь бол маш алдартай охин байсан. Хэдий итгэгч зөв гэр бүлээс гаралтай ийм охин байсан ч гэсэн Sherry өөрийнхөө энэ байдлыг ашиглан худлаа ярьж эхэлсэн. Тэгээ худлаа яриад баригдсан ч гэсэн хүмүүс түүний хөөрхөн болохоор нуужлдаг байсан байгаа. Ахлах сургуулиасаа хойш 2000 онд 18 настай байхад нь Sherry-гийн аав нь цагдаа дууцсан. Цагдаа нар ирэхэд аав нь Sherry яг л галзуу хүн шиг гэрийнхээ юмнуудыг нураагаад надтай хэрэлдээд гэртээ байсан үнэтэй зайтай юмнуудыг гэрээсээ хулгайлаад хүмүүст зараад байна гэж хэлсэн удаатай бол Sherry-гийн эгч насны удаа цагдаа дуудаад би дүүтэйгээ саяхан хэрэлдсэн юм аа. Тэгээд дүүтэйгээ хэрэлдчихгээд гэртээ ажилласаа ирэхэд гэрийн маань арын хаалга эвдэрсэн байдалтай байж гин. Тэгээ би энийг бол дүү маань байхаа гэж бодож байна. Яагаад гэвэл би гэртээ ороход ямар ч зүйл улгаалгатаагүй, зүгээр л арын хаалга маань бол эвдэрсэн байна. Тэгээ дүүгээ бол уурлаад би ийм зүйл хийсэн гэж бодож байна гэд гэрийнх нь бол 2 удаа цагдаа дуудажсэн юм бүртгэл бол байсан. За тэгээд өөр гадны хүн биш, ер нь гэрийнх нь Sherry-гээс болж 2 удаа цагдаа дуудажсэн гэхээр Sherry ер нь бол ямартай ч энгийн нэгэн энэ жирийн хөөрхөн эмэгтэй биш гэдгийг нь бол илтгэж байгаа. За 2009 онд 19 наснда Sherry James гэх нэг залуутай сүмдэрээ танилцдаг. Хэдий James Sherry хоёр хэсэг болцсон ч гэсэн James өөрөө Sherry-гээс салах шийдвэрийг гаргаж салсан. Тэгээ James Sherry-г тэр бол анхаарлын төвд байх дуртай, маш жижиг шаардлагагүй зүйл дээр хүртэл юм худлаа ярьдаг, хүн итгэхэд бэрх хуурамч зүйл түүхүүдийг зохиож ярьдаг гэж бас зүйлд хэлсэн байдаг. Хэдий энэ хоёр хүний үерхлэн богдхон байсан ч гэсэн Sherry James хоёр хаяа мессежээр бие биенийхээ мэндийг мэддэг болсон. За тэрнээс хойш 2002 онд Sherry 20 наснда өөрөөсөө 5 дүү буюу 15 настай эрэгтэй хүүхэдтэй сүмдэрээ танилцаж бас үерхэж эхэлсэн. За тухайн үед бол 20 настай байхад нь аль хэдийнэ сүмийнхэн хүмүүс бол түүнийг алхам тутамдаа худлаа ярьдаг гэд муу нэртэй болсон байсан ч гэсэн 15 настай хүүхдээ бол үерхтэйд толгойг нь эргүүлээд үерхэд нэг удаагүй нөгөө хүнээс Sherry-гээс салах шийдвэр гаргаад тэр хоёр л салсан. 2003 онд Sherry 21 настай байхад нь Sherry-гийн аавынхан дааснаас нэг юм сонин мөнгнүүд гарчгаад исэн. Тэгээд эхнэр нь ашиглаагүй, өөрөө ашиглаагүй байхад гээд аав нь нэлээд гайхаж байгаад банк руугаа холбогдоод үзэхэд тэр мөнгө аваад байгаа хүн нь бол өөрийнх нь охин буюу Sherry байсан. Хэдий аав ээжээсээ хулгай хийж байгаа баригдсан ч гэсэн ерөөсөө аав ээжээсээ бол айгаагүй. Тэгээд аавс ч бүр айхан битгээл зөрүүлээд бол бүр сүрдүүлсэн. Хэрвээ хэлсэн зүйлийг минь хийхгүй бол та хоёрыг намайг зодоод юм болгосон гэж би цагдаа дээр очиод хэлнэ гэж шууд гар хөлөө өөрөө зохиж мохдог гэсэн юм билээ. Тэгэхээр ер нь бол нэлийн юм асуудалтай өсвөр насыг бол өнгөрүүлсэн. 2004 онд Sherry 22 наснда David гэх нэртэй залуутай танилцдаг. Тэгээд тэр хоёр танилцаад удаагүй байхдаа үерхэж бүр хурмаа хүртэл хийсэн. За гэрлээд удаагүй байхдаа Sherry өөрийнхөө ахлах сургуулийн crush байсан. Тухайн үед 23 настай байсан Kit гэх залуутай багаагаар харьцаж эхэлсэн. Kit гэх энэ залуугийн хувьд болохоор Sherry-г хамгийн анх 7 дугаар ангид байхад нь түүнийг анх үнсчихсэн анхны хайр нь байсан юм билээ. Нөгөө талаас Kit-ийн хувьд ч гэсэн 7 дугаар ангид байхдаа Sherry-гийн өвчсөн жижиг захиаг нь энэ олон жилийн турш хадгалсан байсан. Тэгээд нэгнийхээ бол анхны хайр нь байсан байгаа. Харамсалтай Sherry гэрэлсэн хэрнээ энэ бага насны краштай нөхрөө хуурч сүүлдээ нөхрөөсөө салсан. Тэгээд салтынхаа дараа 2008 онд 26 наснда
нөхрөөсөө салаад 1 жилийн дараа 2009 онд 27 наснда энэ Шеви анхны хайртайгаа гэрлэлтэд батлуулж хурмаа исэн. Эхний хайртайгаа гэрлснийхаа дараа Калифорниуд байдаг Китийн гэртэн нүүж ороод нэг удаагүй том хүүхдээ төрүүлээд 2 жилийн дараа бага охиноо бол төрүүлээд ингээд дөрүүлээ амьдардаг болсон байгаамаа. За ингээд ер нь бол нэг нэгнийхээ анхны хайр байсан хүмүүс том болсныхаа дараа таарад хурмаа хүртлэж 2 хүүхэдтэй болж ад жаргалтайгаар бол амьдарч эхэлсэн. Китийн хувьд бол ажил хийж гэр бүлээ авч явдаг байсан бол Шеви 2 бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг болсон. Тэгээд Шеви хүүхэд гаргасныхаа дараа бүр өмнөхөөсөө шал өөр хүн болсон. Шевигийн нөгөө цагдаа дууддаг их чинь хүртэл тэр хэдхэн жилийн өмнө галзуу хүн шиг л байдаг байсан. Одоо бол харин Шеви шал өөр хүн болсон. Үнэхээр сайн ээж тэр хүүхдүүдийнхаа одоо бахархал нь болсон, тэр зөв хүнтэй учирч маш их өөрчлөгдсөн гэж хүртэл хэлсэн байдığım бэлээ. Тэгэхээр Шеви бол 2 хүүхдээ төрүүлснийхаа дараа бол бүр төрөл арилчаад шал өөр тийм намуухан маш зөв сайн ээж болсон гэж хүмүүс үл ярьдаг. За Китийн хувьд бол бас маш сайн нөхөр байсан. Их нэртэй 2 хүүхэдтэй бол маш их хайртай халамжтай залуу байсан. 2016 оны 11 дугаар сарын 2-ны өдөр Кит ажлаасаа гэртээ ирэхэд эхнэр хүүхэд нь бол үүдэн дээрээ гуруулаа гүйлдээд мэндэлдэг ч гэсэн энэ өдөр хинч гарч ирээгүй. Тэг ажлаасаа ирэхэд нь гэртээ одоо эхнэр 2 хүүхэд нь бол байгаагүй. За Шевигийн хувьд бол 2 хүүхдээ 4 цаг 30 минутаас 4 цаг 45 минутын хооронд одоо өдөр өнжүүлэхээс нь авдаг болохоор замаараа дэлгүүр ч юм уу орсон байх. Тэгээд дөнгөж 5 цаг болж исэн болохоор Кит бол санаа нь нэг зовоогүй гэрлүүгөө шууд орсон. Китийг гэртээ ирснээс нь хэдэн цаг өнгөрсөн ч гэсэн эхнэр 2 хүүхдээс нь бүр ямар ч сураг ажиг байдаггүй. Тэгээд дээрэс ноцрон залгасан боловч уцаа ерөөсөө авахгүй байсан. Шеви үг нь өглөөний 10 цаг 37 минутанд хамгийн сүүлд нөхөрлүүгээ ланчаар гэртээ ирэх үү гэд мессеж бичсэнд нь Кит буцаагаад уушлаарэ очихгүй гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Эхнэрээс нь ярьсан хамгийн сүүлийн мессеж нь болж таарсан. Тэгээд дахиад хэдэн цаг өнгөрсөн ч гэсэн ямар ч сураг чимээ байгаагүй тул Кит сүүлдээ нэлээд санаа зовоод Шеви хэдэн цагаас хүүхдүүдээ авсан юм бэ гэж асуух гээд хүүхдүүдийн өдөр өнжүүлэх рүү залгасан. Тэгээд Шеви ирээгүй байна. 2 хүүхэд ч одоо хүртэл өдөр өнжүүлэх дээрээ байна гэд хэлэхэд Кит бол шууд сандраад гэрээсээ гараад гүйсэн. Хүүхдүүд рүүгээ явах замдаа Шевигийн байнгын гүйдэг хэсгээр гүйж байгаад Кит нэг утас шиг юм байхаар нь дөхөөд хартал харамсалтай Шевигийн утас чихвчтэйгээ. За тэгээ чихвчэнд нь Шевигийн гимээр юм уу нэлийн юм хідэн үс орооцолцсон үлдчихсэн байдалтай байгааг нь бол олсон. За тэгээд ийм хачирхалтай зүйл олсон болохоор Кит бол нэлээд хайгаад шууд санаа зовоод цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Кит цагдаа нарыг хүлээх орондоо ээж рүүгээ залгаад 2 хүүхэд авчгаарай гэж хэлээд өөрөө хөршийнхөө айлуудаараа явж Шевиг харсан уу гэж асууж эхэлсэн. Асууад явж исэн чинь харин нэг хөршин Шевиг харсан байж таарсан. Тэгээ ягаа оруулахтай юм Nike-гийн цамцтайгаа хар өмдтэй яг л нөгөө өдөр болгон гүйдэгшгээ 2 цагийн орчимд бол гүйж ясан. Тэгээ би тэрнээс хойш хараагүй гэдэг бол зүйлийг бол хөршин хэлсэн. За ингээд 34 настай Шеви яг л бусад өдрийн адил гүйж агаад ор сураагүй гинтл алга болсон нь тодорхой болсон. Тэгээ мэдээж зүгээр алга болоогүй гэрийнх нь ойролцоогоос гүйдэг зам давуу утас нь олдож нэмээд бас чихвчэнд нь Шевигийн өвс нь орооцолцсон байсан. Болохоор гэрийнх нь бол үнэхээр санаа зовж байсан. Шевигээс ямар ч сураг ажиггүй 1 хоног өнгөрсний дараа нөхөр нь цагдаа нартай ярилцж агаад мэдээгээр цацгаар болсон. Тэгээд бүх суугуудаар хулгайлагдсан эмэгтэй гэж шуугж мэдээ үтсэн мянган хүмүүс сайн дураараа Шевиг тухайн гэрийнх нь нойр орчимд бол хайж нэгдэж эхэлсэн. За тэгээд нэмээд үнэрч нохойнууд хеликоптер гээд олон албан хаагчдын бүрэлдэхүүнтэй цагдаагийн баг энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн ч гэсэн Шевигийн сураг ажийг бол юусоо гаргаж чадахгүй л байгаа байсан. Бараг л нийтдээ 20 төрлийн хайлтын аргыг ашиглаж хэдэн мянгуулаа хайж байсан ч гэсэн Шевиг олох нь байтугай бүр с ิจ гч гардаггүй. Тэг мэдээж нөхөр Китт бол энэ бүхэн маш хэцүү байсан ч гэсэн Шевигийн 2 хүүхэдт нь бол бүр хэцүү байсан. Тэг өдөр бүр ээжтэйгээ байдаг 2 жоохон хүүхэд бол энэ хугацаанд ээжигээ байнга л асууж исэн гэдэг. Шевигийн гэр бүл болоо нөхөр нь бол одоо чадах хятгаар энэ хэрэгт бол хамтарч ажиллаж исэн. Тэгээ нөхөр нь их чинь мэдээгээр байнга л ярилцлага өгч исэн. Тэгээд тэр маань маш сайн ээжээ. Түүний 2 хүүхэд нь түүнийг маш их санаж байгаа учраас түүнийг гэрлүүн явуулаач гэд гуйгаад уйлаад ярилцлага өгсөөр байсан. Эхний өдөр бол Шевигийн нөхөр нь бүр нэг ч хором унтаагүй эхнэрээ болохоор зүтгэж исэн.
За ингээд сураг ажиггүй хэдэн өдөр болсны дараа мэдээж цагдаагийн зарим нэг бүрэлдэхүүн цөөр хүмүүс бас сайн дураараа Шервиг хайх ажиллагаанд оролцох нь багаагаар багасж байсан учраас Шервигийн гэр бүл нь хандивын данс нээж тэр цугларсан мөнгөөр нь Шервиг одоо хайх ажиллагаанд бол цацуурлаа гэж нийгэд хүмүүс бол мянгаар хандивын аянд оролцож нийтдээ $49,000 цугларсан. Тэгээ Китийн нөхөр нь бол эхнэрийг минь явуулж байгаа хэрвээ явуулах юм бол цагдаа нарт мэдэгдэхгүй $50,000 өгнө гэж зурагтаар бас мэдээгээр л мэдгдсэн. За мэдээж ямар ч сураг хажуу байхгүй байгаад байсан учраас цагдаа нарт бол нэг бас юм сэжиг төрж эхэлсэн. Шерви хэдэн өдөр хайсны дараа одоо энэ нэмэгтэй бол ерөөсөө хулгайлагдаагүй байж магадгүй. Магадгүй ойр дотны хин нэгний түүнийг хаана байгааг нь мэдчихэж магадгүй эсвэл бүр ч одоо муу зүйл болсон байж магадгүй гэж сэжиглэж эхэлсэн. Тэгээ Шервигийн дотны хүмүүсээс байцаалт авч эхэлсний хамгийн ихний үнэн нь бол мэдээж Шервигийн нөхөр Кит байсан. Маш олон гэр бүлийн хүн нь алга болсон кейс дээр нөхөр нь юм уу эхнэр нь хөнөөсөн байх магадлал өндөр байдаг учраас хамгийн түрүүнд цагдаа нараас сэжиглэжсэн хүн бол Кит байсан. Цагдаа нар Китээс polygraph тест буюу үнэн худлыг ярьж байгааг шалгадаг тест авахар санал тавихад Кит бол ямар ч одоо эргэлзээгээр зөвшөөрч polygraph тестэндээ бол үнэн зөв ярьж байна гэд тэнцсэн. За тэгээд яг тэр Шервигийн алга болдог өдөр бол бүтэн ажил дээрээ байсныг нь ажлынх нь камер болон бүртгэлээс нь нотолсон учраас Кит бол ямар ч тач одоо Шервигийн эхнэрийнхээ одоо алга болсон энэ хэрэгт бол хамааралгүй юм байна гэдг нь бол нотлогдсон. За цаашлаад бусад гэр бүлийн гишүүд болон ойр дотны бүх найзуудаас нь мэдүүлэг авсан ч гэсэн ямар ч сэжүүр илрээгүй. Ингээд Шерви алга болсноос хойш 22 өдрийн дараа 2016 оны 11 сарын 24-ний өдөр нэгэн эмэгтэй өөрийн 4 цаг орчимд охинтойгоо машинаа бариад явж байхад нь замын хажууд нэг шаргал үстэй эмэгтэй айсан сандарсан байдалтайгаар туслаарай гэд өрлөөд зогсчихсныг нь хараад ээж хоёр бол шууд л зогссон. Тэгээ мэдээж нөгөө зогссон даруйда очоогүй. Тэгээ ээж хоёроос өөрийн 4 цагт нэг бас эмэгтэй хүнээр занх тавиад дээрэм тануул хийхвэ гэж айсан учраас ээж хоёр бол холоос хараад цагдаа дуудаж байхад нэг том трактай залуу азалж хажууд нь зогсож тараад бас цагдаа дуудсан. Тухайн залуу бол Шервиг туслан гуйж байгааг нь хараад тракаа зогсоогоод Шервитэй ингээ ярилцж байгаа нь бол харагдсан. Тэгээ цагдаа руу залгаад энд нэг эмэгтэй өөрийгөө хулгайлгацсан гэд туслан гуйгаад байж байна. Тэгээ тэр сайн юм харахгүй байна гэдэг бас төмрөөр ингээд хүлээлчихсэн байна. Энэ эмэгтэй анхны тусламж хэрэгтэй байна гэж дуудлага өгснөөр цагдаа нар тод хөдөлгөө ирж өөрийгөө хулгайлгацсан гэж хэлсэн эмэгтэйг бол Шерви мөн байна гэж тогтоон шууд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг рүү авч яваад мэдээж хамгийн түрүүнд гэрээгэнд нь хэлж гэрээг нэгэн дуудсан. Тэгээ энэ мэдээг сонссон Кит бол хамгийн түрүүнд ирж үнэхээр их баярлсан. Эхнэр нь хэдий одоо харахын эцгөө зодуулсан, турсан, битүү шарах сорив цус болсон байсан ч гэсэн амьд эргээд ирсэнд нь бол нөхөр нь бол маш их баярлж исэн. Шерви олдохдоо би энэ битүү цус болсон олон тооны шарахтай хөл гар нь битүү хөхөрсөн бүслэхий болон гарандаа эвдэрсэн одоо юм төмөр хөлүүлчихсэн байсан юм уу гэмээр төмөр гинжтэй хэдэн килограмм жин хассан байдалтай буюу ердөө 39 кг болчихсон байсан. Шервигийн биеийн дээрх шархнуудынх нь эдгэрлэтнээс нь харахад одоо явц нь бол өөрөө шатанд байсан. Зарим нь шин шархнууд байсан бол зарим нь нэлийн хуучин шархнууд байсан. Бараг итгэжсэн. Тэгээ цагдаа нар бол ер нь маш олон хоногийн турш ингээд задуулж исэн учраас одоо ихийн давсар шархнууд нь бол сүүлдээ ингээд эдгэрлэлтийн байдалтай бол байгаа байна гэж дүгнсэн. Цагдаа нар Шервигийн бие болон хувцснаас нь ДНХ илэрхнүү гэд үзэхэд нэг эрэгтэй хүний болон нэг эмэгтэй хүний ДНХ бол олдсон. Тэгээд хоёр өөр хүний ДНХ олдсон ч гэсэн яг хинийх нь гэдгийг нь бол цагдаа нар бол олж илрүүлж чадаагүй. Мэдээж гэмт хэрэгтнийг олохын тулд цагдаа нар Шервигийн сэтгэл санаа, бие махбодороо маш их хохирсон ч гэсэн зарим нэг асуултуудыг бол асуухаас өөр арга байгаагүй. Чамайг хаана байхад чинь хулгаасан бэ? Хулгаасан хүн чинь ямархуу харагдчихсан бэ? Чи ямар газар 22 оны өнгөрөөсөн бэ? Чи хэрхэн одоо мултарч одоо цухтааж чадсан бэ гэд бүгдийг нь асуусан. Тэг харамсалтай Шерви цагдаа нартай хамтарч ажиллахыг тэдэнд юу болсон талаар бол ярьж өгөхийг бол ерөөсөө хүсээгүй. Байсыг л цагдаа нартай ярилцж байхдаа ойрлоод, уурлаад, уйлаад юм авч шидээдсэн. Тийм мэдээ цагдаа нар ч гэсэн Шервиг бол хүчлээгүй хэдхэн одоо цагийн өмнө ийм аимшигтэй нөхцөл байдлаас гарч ирсэн учраас түүний сэтгэл санааны хувьд бол эдгэрэх хугацааг Шервид олгосон.
Юугийн хувьд бол тэгээ сүүлдээ бүр цааданараас хашраад би та нартай өөрөө бол шууд харьцах хүсэхгүй байна. Нөхрөөрөө дамжуулан зарим нэг мэдээллийг өгөхийг зөвшөөрсөн ч гэсэн бас л олигтой сайн мэдээлэл бол нөхөр Китээрээ дамжуулж бол өгч чадаагүй байдаг. За Шеви эмнэлгээс гараад 4 хоногийн дараа ашгүй нийгэм цагдаа нарт юу болсон талаараа бол бүгдийг нь гэртээ байхдаа мэдээлэл өгөхийг зөвшөөрөөд гэртээ цагдаа нарыг бол дууддаг. Шевигийн яг нөгөө юу болсон талаар ярьсан 2 цагийн ярилцлага нь бүтнээрээ YouTube дээр байдгийн мэдлээ. Тэгээ 2 цагийн турш юу ярьсан ямар санаа илэрхийлнийг та бүхэндээ нэгтгэхэд хүргэе. 2016 оны 11 сарын 2-ны өдөр яг л босод өдөр шиг би 2 хүүхдээ өдрөө өнжүүлэхэд нь өгчгөөд гүйж явж итэл зам дагуу нэг машин явж исэн гэж байгаа. За тэгээд Шеви юу ч удаагүй гүйж итэл тэр машины хаалга нэгдэж 2 одоо спан гэмээр юм уу эмэгтэй гарч ирээд нэг нь над руу буу тулгаж машинда суулгасан гэж хэлдэг. За тэгээ ярьж эхлээд шууд л одоо буцаад яг л нөгөө өдөртөө оцсон юм шиг байн уйлаад хэцүү байгаа нь бол одоо шууд харагддаг. За тэгээд тухайн хоёр эмэгтэй буу тулгаад толгоон дээгүүр нь шууд юм углаад явсан. Машин цуулгаад явсан. Тэгээ нэг газар очиод намайг буулгаж нэг байшинд оруулаад нэг өрөөнд оруулаад миний толгоонд одоо углаасыг бол авсан. Тухайн өрөөнд ороод үзтэл маш жижигхэн харанхуй заваа өрөө байсан. Би яг л тийм өрөөнд 22 өдөр зодуулж өсөж дээрлэхүүлж өнгөрсөн. Өрөө хэтэрхий харанхуй байсан учраас би юу болж байгааг сайн харахгүй, харин юу ярилцж байгааг нь бол би заримдаа сонсож чадаж байсан. Тэр хүмүүс бол маш чанга хөгжим сонсдог, эсвэл маш чанга зурагтаа үздэг. Тэгээ би дандаа юм тамхины үнэтэйдсэн учраас тэр хүмүүс бол байнга тамхи татчихэн даа гэж би бол бодчихсон. Тэгээ би зүгтах гэж оролдох болгондоо маш их зодуулдаг байсан гэж Шеви мэдүүлэгтээ хэлдэг. Тэгээ цагдаа нар үргэлжлүүлээд яаж энэ одоо 22 өдрийн дараа мултарч чадваа гэж асуухад 22 өдөр үргэлжлсэний дараа тэр хүмүүс хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгээ муудалцаж агаад нэлийн одоо тэр хэрүүл нь ширүүсэд бид буун дуу сонссон. За буун дуу сонссны дараа хэдэн цагийн дараа нөгөө одоо Шевиг хулгайсан 2 эмэгтэй өрөөнд нь орж ирээд толгоон дээр нь дахиад юм углаад машин руугаа суулгасан. За машинд явж байгаад гинт зогсоод миний толгоон дээр углааг аваад намайг явуулсан. Тэгээд хар урдаараа гүйж байгаад зам дээр ашгүй хүнтэй таарч надад цагдаа дуудаж өгсөн гэж юу нь бол мэдүүлэг хэлдэг. За ингэж хэлээд Шеви дахиж цагдаа нартай бол нэг ч удаа уулзаагүй, нэг ч удаа цагдаа нараас хэрэг манаас ямар шатанд явж байна гэж асуугаагүй. Хэрэг болсноос 1 жилийн дараа цагдаа нар энэ хэрэг хуучих гэдгээс учраас дахиад Шевитэй уулзаж өөрийг нь хулгайсан 2 эмэгтэй ер нь ямар төр төрхтэй байсан талаар ам зураг гаргаж авдаг. Уг нь нөгөө гэртээ байхдаа мэдүүлэг авахт ам зураг гаргаад өгчээ гэхдээ Шеви эсэргүүцсэн ч гэсэн 1 жилийн дараа бол ам зураг гаргаж өгөхөөсөө бол татгалзаагүй. Тэгээ цагдаа нар 2 эмэгтэй ам зургийг одоо Шевигээр гаргуулж авсныхаа дараа нийтэд дийлгээд энэ 2 эмэгтэйн талаар мэдээлэл өгсөн хүнд $10,000 өгөхөөр бол амласан. Дээж нэлээд өндөр түнтэй мөнгө амлаж хэлсэн учраас зарим нэг хүмүүс одоо төстэй санагдсан одоо Испани эмэгтэйчүүдээ цагдаа нарт хэлж өгсөн боловч хэний ч одоо энэ нэрхтэй холбоогүй зүгээр л амьдарч байгаа хүмүүс болж таарсан. За тэгээ хэрэг үл нэг л сэжүүр гарахгүй удаад исэн бүхэл бүтэн 1 жил болсон хүмүүс ч гэсэн сүүлдээ бол Шевиг сэжгэлж үл ихэлсэн. Тэгээ өмнө нь ярьжсэнчлэн Шеви хүүхэд наснда ийм хүүхэд байсан гэж одоо хамт явдаг байсан сүмийнхэн жишээ нь яриад за тэгээ аав ээж нэг ч хүртэл Шевигээс судлаа ярьж байна гэж цагдаа нарт одоо дуудлага өгч исэн мэдээллүүд нь ч гэсэн ер нь нийтэд ил болсон учраас хүмүүс одоо Шевиг илүү их сэжиглэж эхэлсэн. Хүмүүс гэхээс гадна цагдаа нарын ч гэсэн ер нь бол нэлийн хачирхалтай санагдсан. Яагаад гэвэл хулгайлагдчихсэн хэрэгүүдийн 95%-ийг нь эрэгтэй хүн хийдэг байсан бол энэ удаад бол 2 эмэгтэй тэгээд бүр юм Испани эмэгтэй гэж байгаа. Тэгээд дээрэс нь ямар зорилгоор хулгайсан ч тодорхойгүйгээр 22 өдрийн дараа тавьж явуулна гэдэг бол маш юм богинохон хугацаа бас тийм маш юм сонин тохиолдол гэж бол цагдаа нар бодсон. За тэгээ хэдий бас цагдаа нарт юм сонин санагдсан ч гэсэн шууд Шеви бол худлаа ярьж байна гэд натулж чадахгүй учраас энэ хэрэг ингэсгээ чимээгүй дарагдаад өнгөрсөн. Хэрэг гарснаас хойш 6 жилийн дараа 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Шеви хүүхдүүдээ төгөлдөр өрийн дамжаанд нөгөөд гараад иртэл цагдаа нар ирчихсэн Шевиг шууд баривчлна гэд хэлсэн. Тэгээ Шеви бол шууд л гайхаад юм шидээд уйлж хашгичаад уйлаад хүмүүсийн анхаарлыг татчихсан. Тэгээд бөөн драма болж Шеви одоо цагдаагийн газарт бол ирсэн.
За тэгээ бүүн драма бол цагдаагийн газар ясныхаа дараа нөхрөө дуудсан. Тэгээд нөхртөөгөө хамт ирснийхаа дараа цагдаагийн газар юу болоод байгааг асуудал Шервиг өөрийгөө одоо хулгайлагдсан гэж худлаа хэлсэн гэх шалтгаанаар түүнийг баривчсныг нь бол хэлсэн. Өмнө нь хэлсэнчлэн Шервигийн биенээс олдсон эрэгтэй эмэгтэй хоёр хүний ДНХ олдсон. Тэгээд тухайн үед бол хэн гэдгийг нь олж чадаагүй ч гэсэн 2022 онд тухайн ДНХ нь 100% нэг хүнтэй таарсан байгааг нь бол цагдаа нар олж чадсан. За тухайн таарсан хүн нь бол Шервигийн хуучин найз залуу болох Джеймс их байсан. Цагдаа нар Шервиг цагдаагийн газар тавьчихаас өмнө нотлох баримтандаа үндэслээд Джеймсийг цагдаагийн газар тавьчих мэдүүлэг авсан. Тэгээ Джеймс бол тимээ энэ бүхэн бол худлаа байсан. Шерви тэр хулгайлагдсан гэх 22 өдөртөө манай гэрт байсан гэж шууд л одоо ерөөсөө тийм юмч бодох зүйлгүйгээр үннээ хэлчихсэн. Хэрэг гарсан 2016 онд хүүхдүүд нь 2-3 нас хүрээд цэцэрлэгт явж эхлэхдээ Шерви гэртээ ганцаараа өдөржин унждаг болсон. Тэгээ хоёр хүүхэд одоо нөхрөө тарах хүртэл Шерви маш их ганцаардаж бодлошурж байгаад нэг л өдөр хуучин найз залуулах Джеймс рүүгээ холбогдож эхэлсэн юм билээ. Тэгээ холбогдоод удаагүй байхдаа уулзахаар тохирсон. Тэгээ Джеймсийн хувьд бол зүгээр уулзахыг хүссэн ч гэсэн Шерви түүнтэй бол олон хоногийн хамт өнгөрүүлмээр байна гэж хэлсэн байгаа. Тэгээ Шервигийн хувьд бол мэдээж гэрэлт гисэн хоёр хүүхэдтэй ээж хүн учраас Джеймстэй хамт явж чадахгүй болохоор ийм сонин одоо зүйл сэтэж түүнийг энэ Джеймс дэмжсэн нь бол энэ байсан. Шервигийн авсан шархнууд нь Шерви өөрөө эсвэл Джеймсээс одоо гуйж зохиулж зодуулсан байгааг бол цагдаа нар олж мэдсэн. Тэгээ Джеймстэй хамт байхдаа Шерви бараг л юу ч идээгөө өөрийгөө өсгсөн байсан. Тэгээ дараа хулгайлагдсан түүхээ илүү үнэмшилтэй болохын тулд юу ч идээгөө 22 хоногийг бол өнгөрөөсөн. Тэгээ Шерви гэртээ ирснийхаа дараа ч гэсэн энэ хоёр бол холбоотой байсныг нь бол цагдаа нараас олж мэдсэн. За ингээд цагдаа нар Шервиг баримтлаад нөхөртэй хамт өрөөнд оруулаад мэдүүлэг авч хэлсэн. Тэг мэдээж бид нар чамайг хулгайлсан хүнийг бол хайхаа байсан. Яагаад гэвэл чамайг хулгайлсан хүн гэж байхгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд чиний биенээс олцсон ДНХ чиний хуучин найз залуугийнх гэдгийг бид нар олсон. Тэр хүнтэй ч бид нар уулзсан. Тэр хүн бүх үннээ хэлсэн учраас Шерви дахиж биднэрт худлаа ярих гэж оролдох хэрэггүй шүү гэж хэлсэн. Шерви бол мэдээж маш сайн худлаа ярьдаг, манипулейт хийдэг хүн учраас шууд л гүрээж хэлсэн. Тийм зүйл болоогүй. Та нар худлаа ярьж байна. Би хулгайлагдсан. Би ус хохирогч гэдэл бүр ингээд гүрийгээ суугаад тэгээд ингэж хэлж байхад нь бол хажууд нь нөхрөн сонсоод суугаад хагаад энэ нөхрөн хэсэг сууж байгаад босоод өрөөнөөс нь гараад явчихдаг. Тийм мэдээж итгэж чадахгүй аимшигтайгаар хууртагдсан мэдрэмж авсан байх. Эсвэл энэ хэрэгтэй холбоотой ганцхан Шерви яа шийтгэл авахгүй болж таарсан. Тэгээ Кит ч бас ял авах магадaltaй болсон. Яагаад гэвэл өмнө нь хэлсэнчлэн Шервиг алга болсон гэд ханиваар $49,000 цугларсан байсан. Кит өөрийнхөө одоо данс руу авч өөрийнхөө хэрэгтэйнд болон Шервигийн хэрэгцээнд зарцуулсан учраас Кит ч бас энэ худлаа жүжигний нэг хэсэг нь бол одоо хүсээгүй байсан ч гэсэн нэг хэсэг нь бол аль хэдийнэ болчихсон учраас одоо гин буруутай гэж яа шийтгэл авахаас магадaltaй болсон. Хөл бүтэн 22 өдрийн турш сайн дураараа Шервигийн төлөө зүтгэж байсан тэр олон мянган хүн үнэрч одоо нохойнууд, helicopter, цагдаагийн том бүрэлдэхүүн, хандив өгсөн мянган хүмүүс хизээж хэрэг хийж байгаагүй ч гэсэн сэжиглэгдэж мэдүүлэг өгсөн Испани эмэгтэйчүүд гээд энэ хэрэг хитрхи том цаар хүрээтэй байсан хэдий ч Шервигийн худал хийсэн жүжигээс болж энэ олон хүмүүсийн цаг хугацаа сэтгэл санаа бол хохирсон байгаа. За ингээд Шерви эцэст нь хийсэн хэрэгээ хүлээж ганцхан Джеймс ч биш өвшөө олон залуучуудтай нөхрөө хуурсан талаараа бол бас цагдаа нарт хэлсэн. Гэхдээ бас хэлэхдээ би бол нөхрөө хуурхаа одоо бол болцсон. Одоо хуураагүй маш олон удаа явж байна. Би одоо л өөрчлөгдсөн гэж бас хэлсэн билээ. За тэгээ Шерви баригдсанаас сар гарны дараа буюу 4 сарын 22-ны өдөр Кит Шервигээс салах шүүх хурал нь болж Кит хоёр хүүхдээ харах эрхээ бол өөр дээрээ авч үлдээж чадаж одоо шүүх хурал дээрээ бол ялж чадсан юм билээ. Хурал 2022 оны 9 сард эхэлж түүний хийсэн бүх хэрэгтэн гин буруутай гэж үзэн 18 сарын 20 хэл болон $309,000 торгуул төлөхөөр шүүхэ шийдвэр бол гарсан. Тэгээ $309,000 гэдэг нь одоогийн хашаар бол бараг л 1 тэрбум 100 сая төгрөг орчим юм билээ. Шерви хэдий 18 сарын 20 хэл авсан ч гэсэн ердөө 10 сар хоригдоод 2023 оны 8 сард суллагдаж одоогоор бол эрх чөлөөтэй амьдарч байгаа.
За тэгээ 2025 онд шивээ дахиад гарч ирээд би тухайн үед хулгайлагдсан үнэ. Би экс найз залуутайгаа бол байсан нь үнэн. Гэхдээ тэр хүн намайг хулгайлсан энэргээл бас л дахин баахан юм хутлаа яриаслага өгөөд яваад байгаа юм билээ. Тэгээ багын одоо анхаарлын төвд байх дуртай, хутлаа хэлэх дуртай байсан шивээ дахиад л анхаарлын төвд байхыг хүссэн юм шиг байгаа чагаас. За ингээд нэг ийм худалч эмэгтэй хийсэн хэргийг та бүхэндээ ярьж өглөө. Тэгээ 2016 оноос хойш энэ хүүхэн бол хит удаа Америкт нэлийн алдартай болж яригдж байсан. Тэгээ шоронгоос гараад 2 жил чимээгүй явж байгаад хэдэн сарын өмнөөс дахиж гарч ирээд баахан удлаа юм яриад өөрийнхөө хэргийн талаар ном бичнэ энтергээл бүү драма болоод байгаа юм билээ. Тэгээ та хэд манаас энэ хэргийн талаар судлаад үзвэл мэдээлэл бол маш их байгаа. Тэгээ энэ хэргийн талаар та хэд бас юу гэж бодож гин санал бодлоо комент хэсэгт бичээрэй. Тэгээ дараагийн дугаар маань удахгүй арах учраас та хэд маань лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд баяртай.